сонголт дээр. Мөнх байвс. Мөнх бат. Мөнх бат. За Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээсэн мэдэгдээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Д. Мөнхбаатарын ажилласан байдал тогтоох иргэний эргийг хянаа хэлцэнэ. Нарийн бичгийн даргаас эрсцийг илтгэе бусад оролцогчид суучих. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцох шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх үг хэлэхдээ суудлаасаа босгоно. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дуу хоолой. Шүүх хуралдааны оролцогч тайлбар мэдүүлэг өгөх хэлэхдээ суудлаасаа босон тухайд авахгүй дахад замаар өгөөр хариулна. За шүүхийн шийдвэрийг уушиг сонсоход байлцнаа. За нэгүслэгч Мөнхбаатар босч бие байцаалт хэлцээ. За босорой. За хаалт үнцээ хаалт үсээ. За хэдэн он төрсөн? Төрсөн юм талаа. За хэдэн настай юм? 50. За 55 настай эрэгтэй ясунц? Ясунц? Гайг. За боловсрол? Өгнө. Мэргэжил? Малч. За амбул хэдүүлээ амьдарч байна? Дөрвөлээ. За хаана оршин сууж байна? Батрын хэн араа галаачи хийв. За оршин суудаг. Хаана ямар ажил эрхэлдэг? Эрхэлсэн ажил байна уу? Баг. За ургийн овг юу вэ? Ургийн овг иргэний үнэмлэхэн дээр бичигдсэн дээд овг чи юу вэ? Гончук. Гончук. За эцгийн нэр? Ганнасрын. Өөрийн чинь нэр? Мөнхбаатар. За суучих. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймагт сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бие даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржиг оролцуулан хийж гэн. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За босч байгаа хариулж. За татгалзах хүн байна уу? Татгалзах хүн байна уу? Татгалзах хүн байна уу? Татгалзах. Одоо энэ шүүгчээр энэ нарийн бичгийн даргаыг оролцуулж шүүх хуралдаанаар асуудлаа шийдвэрлэхгүй гэж татгалзал байна уу? За хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Д. Мөнхбаатар нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүмбэл өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, ихсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт авах нотлох хуримд гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох хуримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрээс зөвшөөрөл давзаалт гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? Наад микрофонд ойртоод дуудахгүй. За эрх үүргээ ойлгосноо? Эрх үүргээ ойлгосноо? Эрх үүргээ ойлгосноо? Дуудахгүй. Гэхдээ дуулахгүй гэсэн юу гэсэн үг юм бэ? Би одоо эн чинь зөндөө чанга ярьж штэ. Наа сонсохгүй агуул микрофон энтертэй жихмэхээ ойртол. Сонсохгүй нөө. Сонсгол муутай. Гэхдээ одоо сонсгол муутай бол хэн хариуцах юм? Тэр сонсох юмаа өөрөө л бэлтгэх юм байгаа үстэй. Би одоо энэс илүү яаж ярих юм? За. За шүүх хуралдаанаар хэрэг хилцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэлт байна уу? Байхгүй. За байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За нэхэмжлэгч Мөнхбаатар миний биеийн 86 оны 6 сарын 19-ний өдрөөс 94 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баянлэгэр сумын эх орны төлөө нэгдлийн дөхөн бригадад малчнаар ажилласан. Энэ хугацаанд 88 оны 10 сарын 16-ны өдөр цэрэгт татагдаж 90 оны 5 сарын 28-нд халагдаж ирсэн. Цэргээс ирээд эх орны төлөө нэгдлийн дөхөн бригадад
94 оныг дуустал ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн төвтрээ гээгдүүлсэн учир шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. Ийм тухайн үед ажиллаж байсан Цалингийн төв, Сүхбаатар аймгийн архивын тасгийн лавлгаа. За Баянлаг сумын эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Цалингийн төвөр, за зэрэг нотол баримтуудыг үндэслэн ажиллаж байсан 86-аас 94 оныг дууссан Сүхбаатар аймгийн Баянлаг сумын Түхэн бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн ийм нэхэмжлийн шаардлага гаргажээ. За нэхэмжлийн шаардлагатайгаа холбогдуулаад тайлбараа ярив. Цэрэгт явсан бол цэрэгт явсныгаа бол тогтоодохгүй шүү дээ. Ойлгосноо? За хэдэн сэдэн онд хаана юу хийжсэнээ тогтоолох гэдэг байгаа. Тэрийгээ ярий да. 86 онд хөдөө болсон 8 төгсөд. За 86 оны хэдэн сараас нэгдлийн малчин болвоо? 6 сарын 15-нд. За тэгээ ярий. Тэгээд малчин болоо 88 оны 10 сард цэрэгт явсан. За 90 оны 6 сарын 15-нд тэргээ залгасан. За Тэгээ 94 он дуустал малчнаар ажиллаж угаад. Тэгээ аймгийн төвд орсон. за 94 оныг дуустал 90 оны 6 сарын 15-наас 94 оныг дуустал хаана ажилласан? Малчнаар өдөө малчнаар. Хаанх юм малчин? Баянлаг. Баян дэлгэрт нэгдлийн малчин юм уу? Төхөн багтлан малчин. За карманда гар мараа хийхгүй айтайхан зогсон. За нэгдэл чи хизээ татан буугдсан тарсан. Манай нэгдлөө 93 он. Битгий худлаа яриад. 93 онд 93 онд бид нөө товчил өгсөн. тэгсэн мө? Тий. 93 он хүрсэн мө нэгдэл чинь? Тэрнээс өмнө биш үү? Я 93 онд би За нэгдэл тараад хаанах юм малчин болсон юм? Нэгдэл тараад хаанах юм малчин болвоо? 93 онд нэгдэл чинь тарчиж. Тэгээ та чи 94 оныг дуустал ажилласнаа тогтоолно. тэгээд ардаа ичгүүд юм байна. Малчин. Хуваараа малчин болсон юм уу? Компани малчин болсон юм уу? Компани. За ямар нэртэй компани малчин болсон юм? Эх орны төлөө нэгдлийн компани гэдэг. За. Ямар мал малдаг байсан? Гутарулж байсан. Гутарулж байсан. За цэрэгт явахынхаа өмнө ямар мал хариулж байсан? Эм хон. За цэргээс ирээд Тэр эм онтойгоо байж байгаа. Тэгээд юу янгууд компанид ороод гутарулж. компани гоц хариулсан юм уу? За. За хотод зэрэг цугларсан нотолгоонуудыг шинжилэн судлаа. За нэхэмжлэл байна. За гэрч асуулт хүсэлт байна. Монголын татварын аргалзал үүсгэн баримтсан. За тэмдэгтэй урамж 70% төгрөг төлсөн байна. За 86 оны 6 сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баянлаг сумын эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчтэй хурлын тогтоол байна. Илгээл дээр ирсэн 8 хүнд за цалин 300 төгрөг хөцөлтөө тусламж олгосгоо гэж хавсралтанд нь болохоор Дамжин сэрүүгийн Мөнхбаатар гэжээ. За 86 оны 6 сарын 19-ний өдөр нэгдэлт. За ингээд цалингийн лавлгаа нь болохоор 86, 87, 88 маань 9 сарын дуустал гардаг юм байна. За тэгээд 90 онд за цэргийн алба пасс нь болохоор хизээ хаасан юм бэ? 88 оны 10 сарын 16-нд юм уу? Цэрэг татагдаад 10 сарын 20. За 90 оны 6 сарын 9 6 сарын
Наад гэсэн цэврийн албанаас халагдсан гэсэн байна. За энд тодорхойл. За ингээ иргэний эрг үүсгэж шүүхийн ажиллагааны баримтууд байна. За гэрч баян жаргалын мэдүүлэг байна. Гэрч баян жаргал, гэрч төвшин жаргалын мэдүүлэг байна. Зэрэг нотлох баримтуудыг шинжилэн судлаа. За 90-94 онд нөгөө компанид ажиллаж исэн гэсэн баримт ерөөсөй байхгүй шүү дээ. Тэр нь одоо болохгүй. За босч байгаа тавилтаа. Байхгүй юм гээд. А? Компанийн юу бол байхгүй юм гээд. Тэр компанийн юу хожиж үзсэн тэр нь одоо отоос юм байхгүй. Рооцоотараа. Тэр юм боочих юм байна. Тэр юм отоор. Тэгээ танай компани чи архивт материалаа өгөөгүй мө нуруугаа өөрөхгүй. Мэдгүй архив өдөр энд өгөөгүй. Та архиваар очиж шалгасан юм уу? Шалгасан. За. Баянгийн тэр нэг өөрснийх нь юм очиж үзье. За. Тэгэхээр нөөч нэг дээр үеийн чулуун байшин дотор нэг баахан цаасан 2 баахан цааслах гэлээ. За. Тэрний нөтүүд тэрэнд бүтэн ч байхгүй нэг бараг хооцсон явуулчих юм. Тэгээ таны юм байдгүй юу? Тэрэн дотор юу ч. За, тэнгууд компанид ажиллаж исэн гэдгийг чи одоо юугаар нотлох вэ? Нотлох баримт хэрэгтэй шүүхт. Тэр одоо ийм бүр олдохгүй. Олдохгүй байгаа. За, шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? За, шүүх хурал төр завсарлыг дахин үргэлжлэж шүүхийн шийдвэрийг уншин сонсгоно. Хуралдааны тайлбар түр гарах юм.